Монголын үндэсний малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгч та бүхнийхээ орой амар амгалан айлтхан мэдчлээ. Эрдэмт байж тэрнгийн хөлгүүд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин хоймор Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Дорнод аймгийн Баян Түмэн сумын харьяат Монгол улсын тод манлаа уяач Ононгийн Батбэлэг өргөдөн оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд баярлалаа. 2023 он одоо ерөнхийдөө дуусч байна. Тэгээ 23 он бол одоо бас таны хувьд амжилт бүтээл ариун сайхан дурсамжид он жилүүдийн нэг болон бас үлдэж байна. Таны төрсөн нутаг Төв аймгийн түүхт 100 жилийн өн байр наадмын дурсамжаас ярилцлага эхлэе гэж бодож байна. Аав хүү хоёр 10 жилийн зайтай энэ хурдтай энэ олон уяач төрсөн энэ Төв аймгийн их насны морь төрүүлэх. За энэ дурсамжаар ярилцлага эхлэе. За баярлалаа. Тэгээд одоо сайхан Төв аймгийн маань 100 жилийн болоод за 10 жилийн өмнө саарл халдсанбар унган саарл халдсанбар төрүүлж ийсэн аав уяад энэ хөвсгөлөө зарагдсан байж байгаад буцааж авчираад нөгөө ТV5 телевиз улам өрнөх гэд манай найз тэр буцааж авчираад тэгээ уяад төрүүлсэн. Тэгээд бас Батагийн буурал мөр 2 мөр дараагаар орсож манай уян дээрээс ер нь цуг мордсон тийм. Тэгээ энэ жил бас ер нь бас нэг Төв аймгийнхаа хувьд бас нэг их нас төрүүлэх чигээ бодцсон. Бас гайгүй бэлдээл хийсэн. Тэгээ бас хэд хэдэн морч гайгүй гадсан. Тэгээд тэгвэл наадмаар яг нөгөө наадмаар дагаа явж исэн. Хүрэмөр тэр цаохор мөр хоёр бас давгүй байгаадсан юм аа. Тэгээ яг давхар уяа дан уяатай байгаадсан жоохон цууж магадгүй гэж бодоод. Тэгээл өнгөлөө хоёулаа өнгөлөө сайхан яваадсан. Тэгээд үзүүрлүгөө хоёулаа милээ суугаад нөгөө Батгүйгийн алтар мөр жоохон милийн салаа авчихсан. Милийн хөөрхөн зайлцсан. Тэгэл одоо угаасаа манай хоёрын 3 мөр морцсон гуруула ихний 5 мөр одоо яг халтар мөрнөөс 5 мөр угаасаа яваад байгаа шүү дээ. Тэгэл сүүл рүүгээ заацсан. Сүүлийн ганц 2 км тэр нь одоо өнгөрсөн гэж хүүхдүүд лөө хэлээл. Одоо явуулаад ороолгоо явуул гэж бүгдэнд нь хэлээл. Тэгсэн жил хүрмөр харин яасан юм ерөөсө хамаагүй хөдлөөд ер нь суугаад байгаа шүү гэсэн суугаагүй гайгүй яваадсан юм л. Тэгэл ерөөсө үзүүр дээр нь яг орохтон дайраал төрүүлэл. Би ч өөрөө бараг юуг мэдээгүй машинтай дагаа явж исэн. Яг буугаад нөгөө лайв үзсэн хүн явж исэн чинь хүрмөр төрүүлчихлээ гэдгийг тэгэхээр гүйлгүүдээ хичээд буугаад шууд хүүгээд очисон чинь харин төрүүлсэн л байсан. Тайдвал тэгвэл би өөр та нөгөө үзэгчийн хувьар бол за энэ эдний галын хөлтөд үнэхээр айхтар юм а. Яг ингээл барж явж байгаа л зүр дээр нь дайруулж нэдлэнгийн хурцгэл ингээл харж илаа. Үнэхээр одоо бас хүүхдийн яг юм шийдсэн уралдаан дээр хүүхдийн ахвал самбаа тактик гэдэг юм бол бас нөлөөлд юм байна гэж харж ирсэн. Тий яг тэр нөгөө бас яг хүлээгээд байгаадсан баг нөгөө хүүхд нөгөө явуулах хин хүлээгээл би ч бас айхтар нөгөө бас их холуур дагуулаадсан болохоор яг мороо яг сайн мэдэрч өгөхгүй хол ингээд зайтай дагчингууч ойрхон биш болохоор тэгэхээр жоохон тэгээд хугацаа жоохон алдаад бас тиймэрхүү юм бол. Тэгтэл үзүр дээрээ. Тийм тэгтэл үзүр дээрээ сайхан дайраа бүтэн биеэр дайраал төрүүлсэн. Марчсан өсөн хүлээжсэн үр дүнгээ амсаж чадсан. Тийм 100 жилээр нь ямарч ирсэн. Их насны мөр төрүүлсэн тэгээд баяртай байгаа. Баярлахаас аргагүйсэн. Тэгэхээр ер нь Төв аймгийн түүхт ойд ер нь одоо аав хуу тод манлайгууд ер нь танахаа ер нь хэдэн үеэс нь эхлээд уралдаж эхэлсэн байдаг юм бэ? Сүүлийн 2 жилд бол ийм амжилттай. 70 жилээр л анх уралдсан баг туу. 60 маран жилээр бол одоо уралдааг баг. Би анх 70 жилээр одоо жоохон хөвгтмөр унж исэн. Тэгэл 80 жилээр нь бол би нөгөө Америкт байжгаад нэг жил нөгөө наадам үздэг чинь тэр жил байсан юм уу? Тэр жил 2003 онд байсан. Тэгэхэд манайх ч бас нэг үрээл ав айрагдсан. Өсөө бас нэг соёлын жилүү ямар ч яс айрагдчихсан баха. Нэг ганц 2 айраг авсан. Тэр 80 жилээр. Тэгээ 90 жилээр бол олон одоо айрагдсан шүү дээ. Их мөр төрүүлсэн, хул азарга айрагдчихсан. Тэгээд одоо янзаг нөгөө болдогийн хоёулаа шүдлээ айрагдчихсан. Тэгэл очуур гээд нөгөө манай нэг бор азарга дааганд айрагдал, үзэн бороос даага айрагдал. Тэгэхэд бол нэг 10 гаруй айраг түрүү авсан баха. Тэр хул азаргыг чинь танаа хүн унжсэн үү? Тэр жил. Тийм, манай хүн унжсэн. Ер нь хулыг анх улсад айрагтан нэг өөр хүүхд маа тэрнээс бусад жилийн дандаа л манай хүн унжсэн. Тэгэхээр тань хувьд бол өөрөө унгаа адуугаа уяа төрүүлэгдэг ач хүн морь унаад одоо харагдчихэдэг гэдэл
их сайхан түүхтэй наадам болж байсан Тий. байна. 1993 одоос одоо 30 жилийн өмнөх түүхийг хоёлаа зөвхөн л да 93 онд Төв аймгийн 70 жилийн ер нь одоо ямархан болж исэн юм бэ? Та жишээлбэл хэдэн насны ямар морь унж ямар амжилт үзүүлж байсан бэ? Тэгэхэд одоо яг айрагд төрүүлээгүй. Нэг хязгаалантай оруулж ийсэн, шүтлэн хязгаалантай оролдоод нэг актер юу их бороотой жил байсан юм да тэр наадам болж ийсэн тэгэл. Жоо хүүхдээсэн болохоор ямар ч ийсэн уралдтал уралж ийсэн тэгээд нэг актер амжилт гараагүй болохоор сайн санахгүй л байна. 10 20 төрлөө хүчсэн. За энэ жилийн яагаад энийг асууж байна вэ гэхээр энэ жилийн одоо зохион байгуулагдсан бүсийн уралдаануудаас Төв аймгийн наадам бол бас яалтчгүй ялгарч байсан зохион байгуулалтын хувьд болоод бусад байдлаар бай шагнал, үеийн хүртээмж, оролцож байгаа мордын байдал, за тэгэл уяачдынх нь цар хүрээгээл ер нь бол одоо Төв аймаг бол одоо морины соёлоор яалтчгүй илүүрхэж байгаа юм байна. Энэ цаг үед бол батлан харууллаа гэд ингэ бодчихлоо. Тэгэд асууж байна л да. Одоо ямар хөө ялгаа. Энэ жилийн ер нь наадмын бас даваа та олон газар наадж байсан. Ер нь очиж үзээгүй наадам аймагч гэж баг байхгүй бах тий. Гэхдээ би энэ баруун тишээ одоо Баян өөр хангаагаас цаашаа бол яг өөрөө очиж уралдаж ирнэ. Аавч гэсэн явдаг гэсэн би ч одоо бас сүүлийн үед ингээд ойрхон байгаа бүслүүл уралдчихдээ тэгэл. Тэгэхээр яг өөрөө гардаад одоо голтой ховд юу гэдгийг хувс баяуулгий гэж юм уу. Тийшээ бол яг тэгж олон очиж уралдаж байгаа. Ганц нэг одоо хүүхдүүд аваад яваал уралддаг. Тэгэл ер нь ойрхон ингээл энэ арай ойрхонд нь л уралдчихдээ шүү дээ. Зар юу гэдэг одоо явж унахад ядаргаатай байдсан шүү дээ. Тий. Тэгэл яг энэ жил бол Төв аймгийн наадам бол харьцангуй одоо энэ наадам бүсийн наадмуудыг харж байхад бол бас нэг манайхан чинь одоо манай одоо энэ өнгөл морь үйж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь л Төв аймгийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо тод манлаа одоо морь үйж байгаа хүмүүс нэг юм бол ихэнхэндээ одоо үйж байгаа хүмүүсийг одоо бүхэн харахад бол одоо яг сүүлийн үед бас энэ тэнцээс одоо туслахаар хүүхдүүд энэ тэнцээс бас ирээд одоо бид нэр бас сайн уях. Тэгэх юм бол бас одоо өргөн одоо хүрээтэй уй сурах магадлал өндөрсөх. Хуучин бол бид нар ч ингээд яг юунтэй л ойрхон уяал бүгдөө уйдаг гэсэн болохоор Төв аймгийнхаа одоо бол дийлээд одоо уралдаад байна гэсэн үг хэлж боддог шүү дээ. Тэгээд аймгийн наадмын хувьд бол одоо олон ч мордсон зохион байгуулалт сайтай за баян шагналын хувьд ч гэсэн одоо эцсийн хийн эцэггүй дугдын дураахгүй гэхээр хойшоо 100 хүртэл байлсан. Одоо ямар ч гэсэн хойгоор уралдсан ч гэсэн модтой дакула гэдээ ярьдаг тэрэн шиг 50-аас хойшоо гэхэд 100 хүртэл 100 мянган цаасны байтай гэхээр ямар ч гэсэн хүмүүс нэг морь ачаад ирэхэд 100 ороход нэг портрего бензиний мөнгөтэй шүү дээ. Тэгээд бутсан баг. Тэгэхээр олон хүн баярлсан баг л гэж бодож байна. За тэгээ бас нэг тал нь одоо жишээлбэл морь одоо тэр нөгөө хэмжилтэнд явж байхдаа л ингээд олонний дундор хөтлөөд ингээд нүдэн баримж авч хэмжилт нь хүртэл олонний нүдэн дээр л байгаа гэсэн. Яг хэмжих нь ч бол цаана байсан. Нөгөө гаргаж байгаа юм ингээд хүмүүсийн дундуур ингээд хүмүүс морьтой оруулаа гаргаад байна. Тэгэхээр бас баримжаа бол байж л байгаа бах те нэг харьцуулагдаад. Тэгээд тэр нөгөө моринд одоо яг танд бол нөгөө мориноос хол байсан болохоор яг уяачд бол жоохон юутай гэж магадгүй. Яг үзэгчдийн тухайд бол нөгөө машинуудыг холуур дагаж байгаа учраас нөгөө тоо шороо бусад аюулгүй талаасаа бол таатай л наадам болох шиг болсон. Тийм. Тэгээд бороо хурдтай, тоо шороо багтай тэгээд 100 шатныг өргөх гээд гаас даачтайхан болсон. Тэгээд сайхан наадам болсон. За та Төв аймгийнхаа 100 жилийн үед хэдэн насны морьтой очсон бэ? За насанд мордсон баг туу. Тэгээд 2-2 хэрэг авсан. Тийм манай насанд бол 3 морь морцсон гэж таасан. Тий, 3 морь мордоод нэг нь гуруулаад, нэг нь зургаалаад азраг бас нэг 2-3 азраг мордоод. Тэгээ болдоогийн юусэн бас нэг 6 ад баригдсан шүү дээ. Азраг нь тэр бүрв жаргалын бор гээд надаас авч исэн бор азраг харигдаад дахиад шүтлэн бүүжигийн бор бас нэг цагуур харигдаад болдоогийн өөрийнх нь нэг хээрүүрээ сонгомол дундад харигдаад манай ариукийн бас нэг халзуу харигдаад бас нэг дааг харигдаад өөрчүүлээ. 6 хариг аваад нийтдээ 10 хариг л авсан юм да. 2 4 8 хариг. Оо 45-ын 10-ын тоо хэрэг байгаа тавцсан биз. Ямар ч байсан амжилттай сайхан надчихсан. Энэ хүрмөр урд нь дан уяагаар уралдсан уу? Тий, улсад мордоод хасагдсан юм аа. Энэ өөрөө нэмтдэгтэйхэн тийм тогшиндуу бас сүулт бас сургасан. Тийм ер нь өөрөө тийм мэдээ зантай мөр байхгүй. Одоо ингээ хүн очих юм бол баригдахгүй, цухтаадаг, хөлждөг ороо. Одоо барих гэхэд очиход ерөөсө баригдахгүй. За жоол уяад ирэхээр гайгүй уяан дараа баригдаад. А ер нь гашаанд ингээ байдаг болохоор бас гашаал орчихоор баригдаад. Тэрнээс бол бас уургалж муургалаад явах юм бол хөлж явчихдээ.
Тийм цухтаад тэгээд бас ингээ биендээ хүрэхгүй ингээд тэгэл улсын наадманд мордуулсан. Уул нь бол яг л метр 40 л үйд. Би чинь зөндөө бооцоотой наадамд хүртэл уралдаал. Бооцоон дээр ч бол яг яс хэмжээл уралдаж байгаа шүү дээ. Хоёр ч бооцоотой уралдаанд уралдаж ирсэн. Энэний одоо энэ өнгөрсөн өвлөлийн түрүүчийн өвлд нэг бооцоотой уралдаанд 4-өр ороод өнгөрсөн өвл бас бооцоотой уралдаан болоод төрүүлсэн шүү дээ. Тэгээд яг тэн дээр бол одоо бид нар бөөрнөрөө зогсож байгаа л яг хэмжихэд бол яг л 40 байдаг байхгүй. Тэгээд улсын наадам дээр ч бол ингээд цэргүүд бариад тэгээд нэг цэрэг юм ногоон хувцастай хүмүүс бараг харж үзээгүй хадууч нь бол шууд очиод янгууд ингээ үргээд тэгээд нэг үргээл нэг жоох ингээ толгоогоо өргөөд ингээ зогсчиход л адууны чи ерөөсө 1-2 санж ингээ өндөр болчих واخ. Ингээ тайвшруулаад яг ингээ юуг нь гаргах юм бол энэ сэрүүний асуудал бол бас их төвөгтэй юм лээ. Урдчилж хэмжиж болдгоо юм уу? Урд өдрүүд нь ягаад одоо батламж олгож болдгоо юм? Уул нь бол одоо ингээ уралдаад төрүүлээд байгаа адуунуудаа бол миний бодлоор бол юу гэдэг нэг чиплет ч юм уу нэг чип суулгаа улсад айрагдаад төрүүлэх юм бол одоо чиплэлчдэг тэгээд яг яс хэмжээд чиплчих юм бол тэр чи өөр газар очисон чи уралдаа хасагддгүй тийм байгуул бас зүгээр байгаа байхгүй. Гэхдээ одоо нас жил болгон одоо ч өссөн шүү дээ. Ер нь адууны өсөлт яг хүний өсөлтнийг төрөөд болдог гэдэг шиг. Гэл ер нь соёл ингээл ер нь зогсож байгаа шүү дээ. Тэрнээс актер тийм ахаад өсөд байна яахгүй. Хавчгаас хойш бүр өсөхгүй гэсэн. Ер нь тэгвэл хавчгаас нь бол чиплж болох юм. Бүдүү нас мас ингээд чиплчих юм бол бас арай очиртай байхгүй. Одоо ингээл нэг очин газар очиод уралдахаар нэг болохоор хасагдаад идэг нэг болохоор зүгээр уралдаад идэг тийм. Харин тэгээд тэгэл яач ч болохгүй яг тулцсан наан цаа наргасам хийж байгаа л морь явчдаг наадам дуусчдаг тэгээд тэр чинь бол улсын наадамд уралдаал байсан мөртлөө бүсэд очихоор хасагдчихдаг шүү тийм. Нэг бол бүсэд хасагдаад байгаа мөртлөө улс садхан мордоод байдаг шүү тийм үү. Тийм нэг юмд гараад байдаг. Энэ сая та нодлонгийн нөгөө уяачаа эрдэм гэдэг реалити шоунд их насны мөр төрүүлсэн шүү дээ. Тэр үү? Биш. Тэр чинь өөр зүгээр Монгол зэдмэр гэсэн. Энэ болохоор зүгээр одоо зүгээр л бид нэр хоорондоо нэг бооцоотой нэг 2 сая ч юм уу нэг мөрний 2 сая төгрөгийн чөлөө тийм нэг өвөл нөгөө наадам болохгүй болонгууд хавар мавар цагаан сарын ард дээр нэг бооцоотой тэгэл нэг 10-20 мөр уралт. Тийм юмд 2 удаа харигдсан. Удам нь юу вэ? Удам нь бол одоо баян зөгтийн даваасран гэл нэг хүний би одоо ээж мэдийг бол сайн мэдэхгүй. Эний чи хавчиг мөр вахтанд л авсан шүү дээ. Одоо энэ жил хэдтэй? Одоо энэ чи 8-тай юу? Над дээр л 2 жил, 3 жил бараг өсөрч байгаа юм. Энэ тий урд нь юу н ямар амжилт үзүүлсэн юм? Урд нь ч нэг одоо актер амжилт үзүүлээд нэг өвөл нэг аваад дараа жил нэг 100 жилтэй байсан шүү дээ. 21 оны. Тэр жил бол нэг хурдан байсан юм аа энэ. Тэгээд наадам болдгоо юу байгаа доронтын бүсэд 4-өр орсон. Ер нь амжилт нь бол ер нь тийм л байна. Бүсэд нэг харагдсан юм байна. За энэ жил тэр хов талтар гэж хоёр их насны морь нэг төрүүлж нэг ам аригдсан шүү дээ. 3-оор орсон. Хов талтар мөрний талаар сүүлийн 3 жил үе солонд харуулж байгаа гэдэг. Тий, алтар мөр анх одоо ховдоос тэр нөгөө манай нэг туслах одоо зол бодрах гэдэг дүү гэдэг. Тэр л нөгөө Баатар үлэгт яриад. Тэгээ соёлын мөр анх манай дээр ирж уягдаал. Тэгээ соёлондоо цунгаануудаар бас давгүй байгаадсан. Тэр бас наадам болдгоо жил ховдод бус болсон шүү дээ. Тэгээ тэнд очиод 4-өр ороод. Тэг өнгөрсөн жил нодлон ховдод бас бус болоод тэр нь 50 мөр төрүүлээд. Тэг энэ 100 нөгөө хавар дөнгөж харангууд ханиачаад. Тэг ер нь бол актер суудгүй ер нь тэгэл яваал гэдэг. Ер нь бол тийм төвчээртэй одоо сайн ер нь үзүрлүүгээр нь давгүй явдаг байхгүй. Тэгээд ханиачаад ерөөсөө болохгүй байгаадсан. Тэгээд яг хүн таниас юм бас. Бараг чинь бараг 6 сар мөр зөрж урж хат бараг шар усан аяг юм байжсэн. Тэгээд нэг жоохон зөвлөх ажил хийсээр байгаа. Тэгээд бүсэд улсад оролцолгүй байж ажил хийж байгаа. Тэгэл бүсэд оролцсон. Бүсэд яах бол одоо ханиат юм да ханиат төрөөд яатсан гэж бодоод сайран. Тэр нөгөө засмал зам гараад ирсэн чи харин 10-аад л ороод ирдээ. Тэгэхээр заа наач яваад бид нэр хоорондоо яриадсан. Наач угсаа энэ өөдөө өгсөд бол хамаагүй ороод ирэх бах та гэдгсэн. Тэгэл яач 3 ороос. Тэгээд давхар оролцсон юм говьлтой энэ. Тэгээд давхар оролцох гэж энэ нөгөө жижиг наадамд 2 уулзсан сүлд. Энэ нөгөө хөрөө цам тэрэнд бас айрагдаад хой нөгөө спирт болборны 50 жилийн үед бас очиж айрагдсан. Ханад нэг уушгин дүр чатгаа бол чөндөрчихгүй л бас гайгүй л байх л та тий. Гэхдээ тулсан үед эвгүй юу ханад? Ер нь ханиацсан байх юм бол яг тулцсан үед бол бараг явахгүй тий. Мордуулаад бараг л өхөх шүү. Энэ жилийн ханад тгийг
амар хүн таниад байгаадсан. Тэгээд адуу ерөөсөө нэг ханих юм бол амар өндөр халуурдаг 39 40 хүрээл халуур ерөөсөө. Тэгээд адууч үгүйс халуун их даадгүй юм тийш өөрөө. Халуун чанар юм болоод гэдэг юм уу. Жохо халуурхад л гөлтийгөө зогсоол ерөөсөө явж чадахгүй. Тэгээд амар хурдан уушиглуугаа бас ороод. Үзүүлэнгүүт уушгиндаа юмтай болцсон байна гэл. Тэг манайхны морд бас гайгүй байсан өрөөнүүд бас мэлийн ханиасан бас. Гэрсэн зонч бас. Тийм тариагаар л. Тийм тарай бүр амар их хийсэн шүү дээ. Бүр адуу тарьдгуугаараа бараг тарьсан бах уу. Ханит ч бас эвгүй л дээ. Зургаалсан нь ямар морь юм бэ? Зургаас нь зөргөө ахын нэг цоохормор. Нодлон соёл үрэ багнур юуны налагын бүс 3-оор хавчиг мөр байсан. Тийм гурван мөр байсан. 273 их насны морь морцсон байна. Тэгээ тэрнээс танай үеийн 3 морь эхний 6 дотор явж байна гэдэг бол одоо сайн л хурдан уяа зүг байгаагийн шинж юм байна. За азрахыг зурлалсан юм бэ? Азрах 3 азрах болдогийн тэр бор азрах харигдаг бор. Тэгээ манай нэг хүүгийн зэвд азрах ганцрын хар азрах энэ 3 мордод тэр бор нь тавлаад тэр манай хүүгийн зэвд азрах 11 хар нь 13 бил. Тэгээ бас. Хар азрах энэ жил чинь усад бас нэлээ хайгуур төгссөн. Хар азрах чинь улсад энэ жил юу үстэй 8 шүү дээ. 8 билүү? 10 дотор гэлөө. Би ч одоо 20 гарсан гэж ойлгоодсон. Манай үений 10-т орсон юм байна. Манай үений 3 азрах тэр тавлдаг бор ахаад нэг 50 дэр азрах 3 10 дотор тагсан шүү. Нэг нь 7-лоод, нэг нь 8-лаад, нэг нь 10-аар орсон. Хар азрах ханад хүрсэн үү гайгүй юу? Үгүй хар зүгээр гайгүй. За 289 соёл уралдсан амун үзүнд хүүгийн таны өөрийн нэрээр зээр талзан соёл амун үзүүлсэн байна. Хулдын ойд харагдчихад ирсэн юм а да. Тий. Тэр нэг битүү шухуу үрээ гэсэн юм уу тэгээд юу нэ шүдэн ерөнхийдөө соёлон болчихсон. Нөгөө төрүүлж ургаад. Уг нь бол хязгаарлал. Уг нь бол хязгаал өрөөсөн. Тэгээд шүдлэн нодлон эмнэг үрээ сургаж жоохон сургачаад энэ жил хязгаал үрээ шүдэн соёлын шүдэн гарчаад байгаа. Манайхны адууч ер нь бас тэгэд нөгөө юу яагаад гэдэг юм шүднийх нь асуудал бас яагаад гэж одоо хөхөө алдан ч гэсэн соёлон багтаа хавчиг болчихсон. Янзаг болдогийн 2 чинь тэгсэн бас соёлон багтаа хавчиг болж ирсэн. Одоо бүр хязгаалan үрээнүүд нь бүр соёлон болчиход байгаа. Нэг жижигхэн өнгөрсөн жил налагын бүсэд 5-аар орсон нэг болдогийн 2-ийн төл нэг хөрүүрээ. Бүр жоохон тэр чинь бараг метр 20 32 3 33 4-тэй л хот. Хязгаалan багхгүй. Тэгсэн чинь хязгааланд явуулсан хасагдсан үед тийм бүр гайхаад ин чи яахаар гасчдгийм бол та гэсэн чинь. Би ч нөгөө анзаараагүй нөгөө шүдмэдийн үзэв. Тэгсэн чинь соёлон болчихсон. Тэр бас соёлон болчихсон. Тэгээд энэ шүдний асуудал бас жоохон ингээд бас одоо бас хасаад байгаа байхгүй. Энэ одоо шүд төрүүлж наснасаа төрүүлж гарахад юу нөлөөлж байна вэ? Тижэл хэрглэж байгаа кальци одоо юу гэдэг нь юм нөлөөлж байгаа. Одоо тижээлийн бас юм байж магадгүй тийм. Таад одоо нэмэлт кальциуд хэргэлдэв юм уу? Гэхдээ нэг тижээлийн obviously хэвлэгдэж шин. Тэрнээс бол учиргүй кальци одоо өгöd байдаг шин. Тэгээд тэр өөрөө бас соёлын шүдэн гарцсан. Одоо энэ жил одоо хавчиг болох юм уу яах вэ? Энэ шүдэн төрүүлж гараад байгаануудад удамын хувьд холбогдолтой юу? Удамын хувьд одоо энэ удмын адуунууд гараад байна гэж хэлдэг. Энэ жоохон юутэй байж магадгүй. Энд манай адуунууд ч ихэнх л одоо юу шин. Тойруулга удамтай. Тийм болохоор тэрнээсээ болдог ч юм уу. Ямар ч юм л төрүүлж гараад одоо хязгаалангууд хүртэл соёлон болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бас одоо энэ насны юуг нь болсон бас яг ингээ янгу шүдээр байн хасагдаад байхаар бас жоохон тийм л юм л. Одоо шүдэн гараад ирж байгаа болохоор тэгэл угсаа нөгөө комиссоос асуух юм бол үгүй угсаа шүдээр бид нар шүдээр л хийж байгаа гэх юм болохоор шүдээрээр л уралдана л гэж байгаа юм чинь. Тэгээд хулдлуу нэг юуны наадан болоод тэрэн тарин манай хүү авч яваад 3-аар орсон билүү. 3 усан биз. Тэгээд улс юу дөөмөгт бас гайгүй явчих болов гэж бодоодсон юм аа. Актер энэ чинь суухгүй нэг жигтгэн л яваад идэв. Тэгсэн тэгээд нэг мөлийн нэг жоохон манай нөгөө улаанагийн нэг хөнгөндөө мөлийн хөнгөн хүүхд гэдэг юм аа жоохон. Тэрийг имэйлтэй онуулаад арай хүүхдийг хөнгөлж өгөөл явуулсан. Тэгээд ер нь бол бас Батхуугийн тэр юутай бас ойрхон орсон шүү дээ. Энэ тэгвэл битүүш хавар юм биш үү те? Тий. Ерөөс 2 уралдаал л яаж байгаа. Тэнд бүс нэг цомын наадам нэг уралдаал тэгэл бүсэд оруулж байгаа. За нэг төрүү нь болохоор халтар мөр. Улсад төрүүлсэн те? Тий. Энэ жил ингээ 2 төрүүлчих юм уу?
Тий, зоригийнхын нэг халтар одоо бас энэ чинь 7-той л. Нодлын их урд ам үзүүлэл энэ жил улсад төрүүлээ төв аймаг төрсөн. Бас нодлын чинь налаагт бас төрүүлсэн шүү дээ. Тийм налаахан төрүүлсэн. За, Төв аймгийнхаа байгаас 2 төрүү 2 айраг, Улсын Баяр наадмаас 2 айраг, 1 төрүү 1 айраг. Тий. Тэгээд давхар өөр хаана уралдсан бэ? За ахын руу нэг зоригийнхын нэг цөөх одоо явсан. Тэрэнд нэг нэрэлдээд бас ам үзүүлсэн. Тийм л яа. Тэгээ гой болтой бол яваагүй. Өнөө жил ер нь нийт хичнээн айраг төрөө авсан гэсэн юм бэ. Энэ жил яг би миний өссөн гэх юм бол юу штэ. 3 4 айраг. Болдоо тайчаад нийлээд нэг гал гэж. Тий, нийлээд нэг гал гэж яв. Тий. Тэгтээ болдоогүй яриа арай нэг тустай ингээ саахалт гэж байгаад. Болдоо болохоор аймагаас 6 айраг, хэдийгээс 1 төрөө 1 айраг. Хүүгийнх нь нэр дээр лав айрагдаад байсан. Тий. Буяндлэгэр ер нь яаж наацсан бэ? Буяндлэгэр одоо бас би дайж мөр байдаг авах тий. Буяндлэгэр юу л хэнтийлүү би нэг ганц 2 юм өгөөд. Тэгээ манай нэг туслах баска тэр 2 явсан. Тэгээд нөгөө нэг соёолон өөрийнх нь халтар өрөө. Тэгээ нөгөө бацаах ахын халдсан, тогроо халдсан. Тэр эднийг аваа явсан. Тэгээд 2 зургаалаад бас нэг дааг бас зургаалаад 3 6. Тэгээ халтар өрөө нь юу болсон гэсэн жоохон хөлн жоохон тэгээд татаад авчихсан. Тэгэл уралчаад ирсэн. Одоо миний л мэдхийн Батүлэг гэдэг хүн одоо Монгол улсын чансаа өндөр уяачаар жил болгоно л эренблэгдэжээ. Нэг дүү хоёр дүү гэтэл. Тэгээд энэ амжилт тэр одоо бол нөгөө айраг төрөний амжилтаар л өгнж байгаа шүү дээ. Ер нь одоо морь үйсэн цагаас хойш улсын анхны том наадмын айрагаас хойш 40 айраг төрөө авсандаа гэж баримжаалах боломж байна уу? Тэгэхгүй одоо нэг жил мэл чинь зарим нөгөө гайгүй нөгөө тагсан жил мэл чинь 20 30-аад айраг аваад төгсөн. Тэгэхээр чинь за би нэг 2004 оноос л ер нь одоо баг гардаж их юм уу мөр үйсэн даа. 4 онд одоо 3 онд нэг Америк явж ирчээ. 4 онд тэгэл тэр инквери хамарцгаа ингээд зэр дазар. Улсад хөдлөөр ам үзүүлсэн. Тэрийг одоо заалан баг төрүүлсэн. Тэгээд одоо юунд Алтан онд очиж бас төрүүлжсэн. Алтан онд баг камерт орохгүй 2 км гарan төрүүлжсэн. Та хамарцгаа газар. Одоо энэ хахгүй зэрд ийцэг газар шүү дээ. Тэгэл тэрнээс хойш одоо 4 он бараг 20 жил мөр болсон. 19 жил. Тоо бол баримжаалах боломжгүй юм тий. Тоо бол мөлийн одоо 2-300 шахуу болох уу. За 200 бол гарах бах. Ер нь баримжаагаар. Их Батүлэг гэдэг хүн за бүсийн уралдаануудыг ярих юм бол ер нь бол баримжаалах боломжгүй л юм л да. Тэгэхээр ерөнхийдөө улсын наадмаар нь баримжаалаа л да. Улсын наадамд айраг төрүүлгээгүй нас гэж таны хувьд байна уу? Төрүүлгээгүй нас. За яг би өөрөө яаснаас хойш бол мөр үйч одоо авто цог үйснээс хойш гэх юм бол дааgal нэг юу байгаа юм гэх юм. Даагч бас тэр 5 хонд нөгөө алтан гэрлэхээ хүрэн дааг төрүүлж байсан. Би тэгтээ тэр жил нөгөө бас нэг хөлөө углаад бас морин дээр бас аяг ойрхон байхгүй байсан юм. Тэр яг орохгүй гэх юм бол улсын наадамд нэг дааг бараг яг төрүүлээгүй байж магадгүй. Тэрнээс бусад нас бол төрүүлсэн тий. Айрагцсны тухайд бол бараг бүгд. Хоёр ихмөр бол одоо Далигач Батгуугаан хонгор мөрийг 6 онд тэр нэг бас бодлонтой нэг жил төрүүлсэн. Ихмөр бол нэг л төрүүлсэн юм. Айрагцхын хувьд бол айрагцсан. Азар бол одоо халзаа азар төрүүлсэн. Соёлын гэх юм бол одоо нөгөө Цэнгэлгүй хоёр мөрийг бас яг үйжсэн. Тэр бас төрүүлжсэн. Заалан бүр Баатрахын заагаал маал гэл явах хэл та. Ер нь төрүүлээгүй нас ер нь байхгүй тий. Хамгийн одоо нэг наснд олноор нь оруулж байсан тохиолдол. Олноор гэх юм бол улсын наадамд бол 3 мураар авал айрагдаж үзээгүй. 2 адуу мат бол айрагдчихсэн. Улсын юуны их урдад одоо хэдэн он блэ? Энэний урдлын их урд гэдэг чинь 19 он шээ. 16 он. 16 онд. 3 азар дараагаар орж исэн юуны нөгөө улсын наадамд 3 азар бас манай уянаас орсон шүү дээ. Халзаа азар төрүүлээд
борын нөгөө хонгор азраг Бүрбаатрахын загал азраг 3 дараагаар ороод тэгээд тэр жилийн улсын наад нөгөө их хурд болоод тэгээд тэрэн дээр бас 19 он тэр. Тий 19 оны наад байдаг. Тэгэхэд одоо их хурдад Эллиз дэдэд 3 азраг бас дараагаар орчихсон. Чимдөөгийн халзаа азраг төрүүлээд ахаад хул азраг нам үзүүлээд мөнгөгийн хул азраг 3 орчихсон. За яагаад энэ асуултуудыг тавиад байна гэхээр нэг юм байна л да. Одоо ер нь баг та 2004 оноос эхлээд би дааж морь байсан гэж штэ. Түүнээсээ хойш ер нь баг ариг түрүү алдаагүй ингээд тогтмол амжилттай 20 жил надад. Энд чинь олон аавын хөвгүүд уралдаж байгаа. Дээрээс нь адуу мал сайн чанартай тухайд ярих юм бол одоо энэ хүн болгонолоор өрнөө үржил хийгээл аль сайн хурдан гэсэн адуу авчрал уралдуулж штэ. Батбэлэг гэдэг хүн яагаад ингээд нэг юм одоо жил болгоны амжилтаа хадгалаад ингээд амжилттай уралдаад байдаг. Гол юу байна? За мэдээж ууны арга барилын багаас суралцсан юм байгаа. Өөр ер нь та яаж уяад ингээд энэ амжилт жил болгон юм амжилт гаргаад байна. Энэ талаараа одоо энэ телевиз үзэж байгаа залуучууд суулцсан. Тэгэхээр одоо нөгөө багасаа л би ч одоо мөр одоо 85-оноос ахуулаад одоо жоохон хөвгт мөр унаал ааваа дагаал хөтлүүлэл явдаг гэсэн. Тэгэл би нэг 4 настайгаас ахуулаад морин дээр бол ерөөсөө юу яадаг гэсэн. Одоо хаашаал бол хаашаа морьтой 4 настай хот бол давхдаг. Тэгээ нэг 5 настай малтай болцсон бахад тэр нэгдлийн нэг 70-80-аад гүү саадаг байсан юм л. Тэгэхэд тэр 70-80-аад гүү ээж одоо унах хоёрыг бүгдийг мэддэг. Тийм байсан гэл одоо ээж аав хоёр ярьдаг. Тэгэл тэр багаасаа одоо бас малд ойрхон өссөнийх ч байдаг юм. Тэгээд аавын заа сургасан. Тэгээд одоо мал бас гайгүй үржил бас эрт хийсэн гэл тэр зөндөл юм нөлөөлөх байх л та тийм. За мэдээж одоо яг танаа уянаас за яг уялч үн цаг үед одоо ононгийн гэдэггээр айл төсөөд нэг тооноос хоол ижсэн энэ цагийн яг нэг юм 90 битээ 4-5 уяач байна. Бүгдээрээ л сав гэж байгаа. Гэтэ тэдгээрээс одоо ингээд та түрүү хоёлаа ярьсан шүү дээ. Түрүү эсвэл төрүүлдэг эсвэл хоёр төвчгдээд байна энэ олон жил гэдэг. Тэгээ энэ мэдээж амжилт илүү байгаа шүү дээ. Энэ одоо юутай холбоотой одоо тэгэхээр би таныг одоо болж өгөл жилийнхаа үеийн циклийг нэг юм давчхан хэлэх боломж байна уу гэж хэлэх гээд байна л да. Тэгээд нэгдүгээр тэр үеийнхаа циклийг хэлж өгөөч. Хоёрдугаар бас таны гол морь уяхтай баримталдаг арга зүй нь юу байна вэ? Гэхдээ одоо ч хүмүүс одоо бүгд л адилхан арга барилтай л бараг үйж байгаа дөө. Одоо бүгд л хангаар давхил хийдэг бол хангаар давхил хийдэг. Тэгээд одоо хүмүүс ч бас одоо сүүлийн үед нэг хүүхдийн аюулгүй байдал гэж бодоод яагаад бас хүмүүс ч одоо хоорондоо нийлэх нь харьцангуй цөөхөн болсон шүү дээ. Гал галаараа уралдаад сунгаанаа хийдэг. Тэгэхээр одоо нэг онцгороод байх юм ч юу хөхтэй тэгэл адуу сайн байсан юм билүү дээ. Би бол ингэж ойлгосон. За одоо ингэ нөгөө яг мэдээ шин цагийн үе гэдэг нэг юм уяаны аргаар л одоо нөгөө та ярьдаг манай аавын бий болгосон одоо нэг юм хамгаар тахвал гэдэг ингэ энэ уяагаар бол одоо бүгд нийтээр ууж байна. За шин цагийн уяанаар бүгдээрээ ууж байна. Тэгээд дээрэс тараа амжилтаа таныг бол би ойрын тань хүнээс юудаг вэ гэхээр ер нь энэ одоо яг ингэж үйд юм а гэл тэр арга барилаараа л нүдэд идэх ингээд жил болгон тэрийг ингээд өөрчилж үзээл сайжруулж үзээл ингээд идэх юм а. Бэлгийн амжилтын гол нууц нь бол тэр ингээд нэг тийм уяаны арга барилаа сайжруулах, өөрчлөх, шинжлэх гэдэг дээр айгүй халахмууд хийдгийг туршиж үздэг юм а. Тэр нь их нөлөөлдөг шүү гэж. Тантай ойрхон байдаг л байж ингэж хэлсэн. Мэдхгүй одоо нэг сайн мэдхгүй надад. Ямар ч байсан аль болох үед яг ер нь бас нэг хичээл зүтгэл гаргаад бас юмд ч бас нэг яхаар бас юмны бас хариу ирэх ирнэ гэдэг тэрний шиг бас юм байдаг л үгүй. Аль болох одоо юмыг одоо тултар нь одоо юу гэдгийг өмнө сэтгэлээсээ л яадаг шүү дээ. Тэр миний юу байдаг л үгүй. За хоёул уяаны арга барил нөгөө жилийн уяаны циклийг нэг хэлүүлээ дөхөө. Одоо ингээд намар за одоо бүсийн уралдаанууд дуусчлаа гэж үү. Тэгэхээр намар ер нь ямар уяа мордонд ер нь ямар ажил хийх ёстой байдгийг намрын тэр нэг юм одоо усан заслаас эхлээд усан цогсоох гэл намрын ажил эхлэв. За тэгэл өвөл барихын өмнөх нөгөө хөнгөрүүлэх ажлууд гэдээ ярьж шээ. Таних бол та жишээлбэл усан зогсоодог уу? Усан зогсоно. Энэ одоо усан зогсоодог юм чи 2000 оны ихээр л одоо манахаас бас л гарсан юм шүү дээ. Одоо хэр мөрөднийг үйдэг байхад л бас уяал талгаа чанарлахын хармуур гэж бүгдлийн л одоо ИО-тер энэ юуны энэ тийм баян утагт хоёулаа айлд очсон мөрөө чөдрөл тавиал уяал байдаг байсан. Тэгэл тэрнээс ахуулаад хүмүүс одоо бүр их өргөн хүрээтэй одоо хинтийн
юун дээр их үүрнэдийн төлөө битүү бараг 100 гараад шухаад бол уйцсан байж байгаа шүү дээ. Тэгэл тийм л байгаа. Тэгээ энэ хөлний юу бол угаасаа одоо яг үе мөч одоо юун дээр энэ одоо доор байгаа юмд дэлхээс одоо дээр байгаа юмд бол нэг фактор нөлөөтэй биш л дээ. Яг бүдүү олон жил уралцсан адуу мадууд бол ер нь сайн. Тэгээд ер нь бол нөгөө уяаны арга барил гэх юм бол одоо улсын наадам, бүсийн наадам дуусаад одоо мороо сайн хөлс авах хэрэгтэй. Одоо хамгал одоо булчин сөрөмсөн гэж цангэрт одоо юу байх юм бол одоо бэлтгэл хийцэн байх юм бол ингээд чангарсан байгаа юм бүх юм суллаа тавих хэрэгтэй. Тэгэл тэрнээс ахуулаад дараагийн үе эхлэх байх л та. Тэгэл одоо усанд нэг жоохон зогсон. Тэгэл одоо 11 сарын 20 тэгэл одоо бүх айлууд л мороор болж байгаа дөө. Тэр хөлсний асуудал дээр тодруулалт хэдэн удаагийн хөлс авч суулалж тавьд юм бэ? Морноос хамаарч ерөнхийдөө дундаж шиг хамаарал 1-2 ч гэдэг юм уу зарим үе чоноод нэг бахан ингээд 50-30 нэг адуу нэг гоё өнгө зүс арахгүй нэг бас нэг жоохон тэгээд идэх байхгүй. Тэгхийн бол тэрэн дээр нь бас нэг жоохон авч хоноод гидсэн суслаад хөсөлдөг ч үт юм уу. Тэгэхээр бас сайхан өнгө ороод ер нь адууга хараал яад юм л та. За энийг ахаад нэг хөсөлч мөрч юм уу гэдэг юм уу тий. Нэг хоёр хөсөлцөн байж байгаад нэг хэд онуулж байгаад за эднэрийг нэг авч хоноод хөсөлч зүгээр юм байна даа гэл. Уйсан л бол ер нь хөлсөж тавих юм байна шүү дээ. Тий ер нь л уяал ер нь одоо уралдаал том уралдаанд уралцсан л байх юм бол тэр чинь ер нь бол ингээл би ингээд чангараад гизс одоо юу гэдэг бүх юм чангарчдаг байхгүй. Тэгэхээр тэрийг суллаад сайхан зөөлхөн хөлслөгтэй хүртэл бас нэг юутэй бас нэг зүгээр өслөхгүй тэр чинь. Зөөлхөн шогшуулаад зөөлхөн ингээд нэг хүм нэг коросонд нэг ойрхон ингээд нэг хоолой хүүхэд нэг зөөлхөө яваад тийсгүүгээд яг тиймэрхүү маркаар шогшуулж байгаа л хөслөл. Тэрнээс зүгээр хөсөж гин гэл мордол эргүүл цогоол хамаагүй тавих гэдэг байхгүй л. Усанд бол та энэ хот орчимд авчираад усанд өвчдөг үү? Энэ жил одоо хотод ойрхон үйж байна. Манай морд энэ ойрхон нөгөө энэ цэрэглэн сумын Үнэгтийн ар гэдэг тэнд байгаад байгаа юм жил. Энэгээр харин энэ жил бас өвс ногоогоо айгуудтай тэгээд мордоо явуулаагүй байж байгаа. Тэгээд энд үйж. Хуучин бол нөгөө доромтлоо үйчдэг тэгэл доромтлоо үйдэг. Энэ усан заслыг ч одоо яг бүр шинжлэх ухааны уламжлалт дарга барилыг бас нэг төдийлнээс ашигладаг. Шинжлэх ухаан дээр суурилсан сүүлийн үеийн анагаах ухаанд ч гэсэн ашиглаад байна шүү дээ. Европын анагаах ухаан гэм. Мордын имлэгч одоо усан цогцоодыг юм гээд болцсон байлээ шүү дээ, тий. Тий, ер нь одоо Америкч гэсэн Япончууд юм одоо морины нөгөө юм чи ингээд мөстэй юм юунд ингэж хөлийн дөрүүлж хагаад тэгээд нөгөө хөлдөгч ингээд бороглоод идэг тийм юмд хийгээл хөлийн амраагаад идэг шүү дээ. Тий, тэгээд одоо улам боломжтой байх юм бол юу байх юм бол морныхоо одоо уйдаг одоо бид нар ч одоо өвс ногооноос шалтгаалаад бас яг нэг газар тогтмол уй мороо үйж чадахгүй байна л да. Одоо энэ жил нэг газар уйхад дахиад дараа жил өвс урахгүй өөр газар уяал. Нэг газараа байнгын үйдэг байх юм бол миний бодлоор юу болцсон юм бол ийм том ийм шууд юм ухаж жагаад бассейн шиг мийчих юм бол дахиулж ирснийхаа дараа орой морин сайхан тийм сэлүүлэл нэг умбуулаа гараад ирэх юм бол сайхан янз ил болно л да. Тэгээ тийм бол цон уяаны үеэр дуршиж үзмээр юм шиг. Гэхдээ тэр чинь тэгээ яг нэг газар тогтмол үйж чадахгүй болохоор бас хэцүү байдаг. Яг нэг хэрлэн голмолтой ойрхон байх юм бол машинаар ачиж явж дахиад юун дээр бас сайхан хөвгүүлж мүүлээж ер нь тарга адуу мадууг нэг жоох ингээд няцрах ихтэй байх юм бол аваачаад нэг усанд 2-3 аваач ээж сайхан болчихдээ шүү дээ. 21 оны нөгөө хөлбөмбөрт зөмсөн уралдаан болсон шүү дээ. Тэгэхэд чи хүмүүс уралдааны дараа мордоо хөтөлж ирээд тэр усанд умбуулаад байна л шүү дээ. Яг уралдаа дээр үл яг тэр үуч тургай юм ч одоо тулцсан юм тулаад одоо дууссан юм бол хэрэггүй л тий. Яг сайхан нэг ер нь бол нэг жоохон арай нэг таргадаад байгаа ч гэдэг юм уу тийм адуу мадаг бол сайхан тэгчихэд бол арай л хурдан нөгөө онгоох монгоох гэл. Яг усаар бас шүршээд идэг л та. Хөд усаар шүршээд бас онгоолгочдөг. Өвлийн үеэс ойлгох хэдэн үеэс эхэлдэг вэ? Өвлийн чи юу ч одоо тэгэл 11 сар 20 гэж орж ирэл. Тэгэл унаал зөөлхөн унаал. Ер нь бол ингээл нэг эхний нэг 2 км 3 км явж унаал сайхан. Үсийн задартар нь ойрхон унаад итгэдэг. Тэгээд нэг 10 гаруй 20 тоног унтж байгаа. Тэгээ арай жоохон хол унаал. Тэгж байгаа л нэг сар шахуу бараг тэгж ундаа бараг. Тэгэл давхилд орж байгаа юм да. Ханаар давхилд ороод 3 км-с. Тэгээ сэргэлсэн суман дээр чинь зөрөөл давхилд байдаг шин. Энэ өвлийн үеэс айлга гэснээс одоо энэ хүн болгонд одоо янз бүрийн сайхан жүжигчнүүд тэгэл дор бүрнээл одоо
яагаад вэ? Тэгэд энэ хүмүүсийн ярих нь би өөрөө ч бас очиж үзсэн. Ер нь бол сүүлийн үеийн их сайхан одоо мундаг жүжиг энэ сэргэлэн суманд байна. Танай одоо жүжиг бас яриад байдаг. Буцаах ах юм уу? Тий, тэр бас одоо дэлхийн стандартад гэхээр бараг тийм янзын жүжиг байгаа шүү дээ. Одоо дотроо юугаас салхилуулдаг, цэвэр азар мазрыг салхилуулдаг. Яг цэвэр азар чинь нөгөө байнга жүжигд байгаад тахаар нөгөө шал нь бас хатуу үйдэг болохоор одоо ихэнх нь юутай байгаа шүү дээ. Нөгөө нэг бол модон юм нөгөө бүрэнхий хэрчмүүдийг модон шалтай байдаг. Нэг хэсэг нь бол дандаа топич байдаг юм, цементэн дээр л байдаг. Тэгэхээр нөгөө даан хатуу газар их байнга байгаад тахаар бас доороосоо ер нь бол одоо хатуудах ч байдаг юм, гэвтэж өвдөг. Яг үрцэн мөс тавьчвал арай дээр л дээ. Тэгэл үрцэнд байнга аваад байж чадахгүй тэгэл хатуу юм дээр байдаг болохоор тэр салхилуулдаг юм бас нэг азарнуудаа гаргачихад янз юм байдаг. Адуу болгондных нь хажууд нөгөө юм цорхтой устай юм билээ тий. Тий нөгөө шуугараа дараад уудаг. Юу болон тэнд ер нь хичнээн адууны багтаамжтай юм бэ? 34 билүү 37 билүү тийм адуу орохоор. Хамгийн гол нь тэр нөгөө адуу одоо яг тэр элсэн тоглоом юм гэх юм уу? Тэр юу л шүү дээ. Адуу газар оруулаад ирэх. Цэвэр газар оруулаад тавьчих чинь янзын хэд нэг сайхан 30 минут оруулаад тавьчих чинь хөрөөж мөрөөгөө сайхан болчих. Тэгээ дээрээс нь үзчихдэг юм байна лээ шүү дээ. Тий, дээр нь гараад бас тэр чинь бас нөгөө тавих гэж ирээд хамаагүй яаж байгаа шүүж мөлгөө тангараа тавих гэдэг юм ба тэр адуу чинь гарахаар авсан. Тэр аюулгүй байдал талаа утсан юм уу. Дээрээс нь хараад бид нэр жаах уу тэгээд хоорон л байчлаа тий. Тэндээ бол зөвхөн цэвэр азарнуудад байлгаж байна уу те? Тий, цэвэр азар л байт. Яг нэг хаврын үед нэг дааг маагнууд оруулдаг. Үлж байгаа нэг хавар нөгөө нанаа бол хагас. Тий. Монгол адуу бол нөгөө юунд л байгаа шүү дээ. Том сарвчанд. Хаврын үед Монгол адуу тийшээ ороод ер нь халаадах уу? Яг эхлээд хийчихвэл гайгүй л баг. Ер нь бол тэгтээ нөгөө байнга юу ах юм бол гарч оруулаад байдаг болохоор бас тийм их үү. Өвөл нэг л юунд авахгүй л нэг оруулаад нэг гаргаад ахаар бас жоохон хатгаан батгаах магадaltaй байдаг. Өвлийн үеэс ойлгон дээр үеч тэр нь юуг анхаарах хэрэгтэй гэдэг юм болоо. За та одоо өвлийн үеийн өвөл бол одоо хамгийн өвлийн үеийн гол арга зүйн юу вэ? Эдлэгээ, тижэл. Ер нь нөгөө мороо эхлээд тарган багт нь тижээхгүй байх хэрэгтэй. Ямар ч байсан хүчийн сайхан дундлаад их тарган байх юм бол одоо өөхөнд нэг тарган дээр нь тижээчих юм бол бас жоохон муу. Тэгэхээр сайхан шилмийн гүйцэд хөдөлгөөд хүчийн сайхан хармахтай болгоод дунзын хүчтэй болгож байгаа. Тэгэл тижээгүүл зүгээр. Хуучин бол одоо дээхэндээ бол бид нэр шууд хөдөө адуун дээр ячдаг байсан шүү дээ. Адуун дээр мэдлэг оруулаад байна. Тий. Одоо тийм тэгж идэх боломж болсон юм лээ. Тий. Одоо ч бас морь ундаг ч хүн бараг ховорчихлоо шүү дээ. Одоо манай адуун дээр ихэд л адуунд явж байгаа хүмүүс ихэнх нь мацэл хунаал дахиад байгаа шүү дээ. Тий. Бидний үед ч бол ерөөсөө тэгэл өглөө мөр унж гараад орой мордөл ирдэг гэсэн. Адуунд яваал яах чинь өглөө мордоод явах чинь нэг 10-аад шахуу мор сольж унаал ирдэг гэсэн. Жис гарч яваад нэг адуун дээр очиод захаас нь очиж нэг азрах ч юм уу барьж унаад тэгээд тэрийгэ жоохон унж нэг 2 3 4 км явж ахад нөгөө адуун дээр очиж 50 сэлгэж унаал. Тэгэл унаал явсаар байгаа л тэгэл яг морины идэлгээ эхлэх юм бол тэдний чинь замаасаа барьж унаал. 20 унаал. Тэгээ сайхан өнгөрөөд ирэхээр нь холхон адуу мадуу ирэл мэрэлд яваал. Тэгэл унцдаг байсан л да. Одоо бол тийм юм байхгүй. Одооны энэ туслах одоо мөр унж байгаа хүмүүс өсгөж угаасаа хөдөө адуун дээр угаасаа яахгүй хашаанд байсаргаад морж хоригж уурах чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэгээд унах жолигтой мөргөө болсон юм лээ. Одоо өдөөний хүмүүс одоо манай хавьд бол одоо тэгээд олигтой уургын морж ихээр юм байхгүй. Унааны морж байхгүй. Хэдэн хөгшин мөрлөө багч шүү дээ. Суран өөрийгөө сургаж унахгүй юм шүү дээ. Таад болохоор унаа мөрөлдөө ихлээр нэг уйж байгаа хэдээс илүү гарахгүй юу? Тий, бид нар чинь уйж байгаа мөрднөөс гарахгүй яг. Тэгээд тэрэн дотроос яг унааны мөр гарна л та уйж байгаа мөрнөөс чинь тэр нь энэ мөр хар тавьдаг мөр болол тэгэл байж байгаа юм чинь. Уул нэг мөрийг сайхан зөв хөдөлгөөд унчих юм бол чинь муухан мацлахнаас дээрх штэ. Би чинь ингээл адуунд явдаг байх чинь одоо Ивата битгуур чинь 99-с 2000 он 98-аас 99 он билүү. Энэ урд наран гэд наран гэршин гэд байдаг. Баян сумын урд. Тэнчэнээс их уул чинь бараг 50 бараг байгаа шүү. 40-50 км газар. Тэгэхэд тэнд
нарангаас мордол их уул тэр юуны тийм адуун тавьдаг гэсэн шүү дээ. Өглөөгөр тавьгаад их уул ороод тэгээ яг явсаар хөтлөөс орой болчихно тэр чинь. Захаас нь адуу мадуу хомж явж хагаад тэгээд морой өвлж унтчаад нэг айл руу очиж хоноод тэр хавдна. Тэгээд нэг 2-3 тэргээр айлаар явж хагаад мордоо юу ачаад адуугаа сайхан бүртгэчээд тэгээ буцаа гэрлүүг ирээд гэртээ ирж бас тэр чинь бас хонь харнаа бас хонь мөнөө ойлж шаарддаг тийм л байсан. Тэгэл тэгэхэд бол одоо мордтой тэгэл тийм хол явдаг гэсэн. Өглөө гардаг. Оройхон нэг нар жаргуулчаал наашаа тавихад нэг 2 цаг чухал тавихал яваад ирдэг. Ер нь бол та адуун дээр нийтлээд мордоо адуун дээр нийтлээд ороод ирвэл илүү сайн л гэж хэлж байгаа юм байна тийм ээ. Тий уул нь бол тийм. Гэхдээ одоо тэгээд тийм боломж байхгүй гэсэн. Хэцүү. Оруулж ирээд идэлнэ. Тий оруулж ирээд тэгээд хашаанд амараад тэгэл. Одоо тэгээд бас нөгөө адууны бас нөгөө үе юу маань бас муудсан юм. Хөөчиж бид нэр одоо том хүмүүс хамаагүй л унаа яваад одоо жоохон нэг том хүмүүс уулзчаар л тэрээс доголж монголол яагаад гэх юм тэгээд адууны үедээ вэ нүү их олон уралдааны энэ өндөр ачаалт өгөөд байгаа доо гэдэг юм уу бас тийм юм байгаад байгаа шүү. А тэг хүүхд цолдоо. Ер нь хүүхд лунж. Жоохон ингээл арай томчлоод нэг томууд нь унчингууд л жоохон мэдгэнэ доголчихгүй тэгэл тийм байгаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө их олон энэ нөгөө тэр үе чинь хангар мангаар гэсэн юм бас тийм их байдгүй л шүү. Яг нь хийх нь хийдэгтэй баг байсан. Одоо бол ингээл нэг яах юм бол бараг өвөл бол бараг хичнээн чанарч байгаа бараг 10-20 хоног тахиулж байгаа шүү. Тэгэл тэр нь чинь бодруулан тахиад хахаар тэр үе юу юм сулран зунжингаа тэгээ тахихгүй тэгэл яг л 4 хөл дээр л тахиж байгаа юм чи тэгэхээр ч юмсан. Тэр хөлийн сайн гамж яахгүй. За ер нь бол одоо тэжээл дээр нэмэлт танах юм хэрэгэлдэг. Одоо танахыг бас сүүлийн үеийн арга юу нэлээ хэрэгэлдэг болов гэж одоо асуугаад байна. Гэхдээ яг юу нэг авиас хэвэглэг голдуу гэж байгаа шүү дээ. Дээр нэмэх нь юу хэрэгэлдэг юм бэ? Сүүлийн 2-3 жил тэр нөгөө баялаг хийдгээд тэр нөгөө найруулсан нэм тэжээл шууд жоохон зуурал өгчдөг. Нөгөө эрхэн баярхын бас нөгөө юуны нөгөө шингүүртэй авиас нөгөө амар гэдэг тэжээл үүд. Хэвэг авиасыг бас бутлаад хийсэн. Тэднээс өгвөл тэгэл тиймэрхүү юм өгдөг шүү дээ. За нэг хаяада нэг тэр нөгөө нэмэлт нөгөө өмтэй тэжээлнүүдээс заримд нэг ганц нэг адуунд өгөн тэгэл. Ер нь тэжээл бол тиймэрхүү л. Тэгэл авиас хэвэг. Авиас хэвэг өгж байхдаа тэр одоо нэмэлт эрдэсчүүлсэн тэжээлүүдийг одоо тэр чинь баяжмал тэжээлүүд байгаа шүү дээ тий. Тэрийг давхар өгд юм уу? Эсвэл өгж байхдаа аль ганц нэг адуунд л гэхээс зарим бүгдэнд нөгөөд өгдөг юм л да. Ганц нэг шуудаг авч байгаа дараа нэг турах гадууч гэдэг юм тийм адуу матуунд л өгдөг шүү дээ. Тэрнээс бүгдэнд нөх юм бол тэр чинь бас зардал мартал ихтэй хэцүү шүү дээ. Тэг бах тийм ер нь бол үлдээ хичнээн адуу тэжээх вэ. Яа хүний өөрийнээс манай хашаанч бараг нэг 100-аас шууд байгаа шүү дээ. Тэгээд би голчлон бас би ч өөрөө олон нөгөө адуу үйдэг болохоор бас тэрнийхээ тэжээл мэжээлээс гаргаал тэгэл. Улсын юм а тийшээ буцааж харуулаад явж байгаа шүү. Одоо бас нэг энэ альва юм одоо хөгжиж байгаа хөгжлийн хаяг дагаад ер нь зөвхөн уяач өөрийнхөө арга барил уламжлалт одоо хэв маягт найдаж болохооргүй л болчлоо. Бүх гал уяа дэрэгдээ малын эмчтэй нэмэлт одоо нөгөө байгалийн өвс за нэмэлт тэжээлүүдээс нь гадна эм бэлтгэлүүд гарцаагүй хэрэгэлдэг болчихсон. Танах энэ дээр ер нь яг эмч бас яагаад бас эмч бол яалч хэрэгтэй л дээ. Одоо нэг бид нар ч бас ингэж бүх юмыг ингэ мэдээд хараад байж чадахгүй шүү дээ. Яалч нэг чагнах магнах тэгэл хөл гарыг үзүүлэх гэл юм байх юм бол бас яалч хэрэгтэй. Тэгээ бид нар нөгөө нараатай бас хамтарч яагаад нараа хаяа нэг ирж үзэл. А яг ингэ тогтмол бүр эмч юу н байгаад одоо уян дээр гарахад даваа гардаг шүү дээ. Тэхийн бол бүр илүү үр дүнтэй гэж магадгүй юм бэл. Одоо нэг эмч ингээл зуны үе гарахад 5 сарын 20 дээл гарахад дагаад явсаар гол улсын наадам нөгөө бүсийн наадам дуусгаад яг байсаар тогтмол байсаар гоод цогтой байх юм бол бас илүү үр дүн гарах магадaltaй юм бэл. Танах бол тодорхой яг эмчийн шаардлага хэрэгтэй үед л эмч. Тий хэрэгтэй үед ингээд дуудаал тэгэл яагаал яваад байдаг. Бусад замын бол нөгөө уламжлалт ангах ухааны шугамаар засчдаг. Одоо танай бол бас хатгаж ханахтай сайн гэдэг. Догол Монголын юу тэгэл хатгаж матхад явах. Тэгэл өөр зур юм тэгэл өөрөө л шүү дээ. Ийм тарианы тухай төвөмөл хэрэглэгддэг зүйлүүд юу байна вэ? Ийм тариа гэх юм бол яг доголын тарианууд бас байдаг.
нөгөө нэг үнэтэй эдгон гэдэг тэр тэдний хувьд одоо яг л морины нөгөө хөлөндөл зориулж өвчин юунд нь өвчөө оруулахгүй одоо үе хоорондын тэр нөгөө одоо нэг чип суун гэдэг нэг юм байгаад одоо энэ үений ясны хооронд юм яс жижиг яс ургаж байгаа байхгүй хоёр юм ясны хооронд тэрний юм уу арай одоо нэг өвчөө оруулахгүй тэр үүднээс ч гэдэг юм уу тэр одоо пентасон эдгон гэдэг тийм тарианууд бол бас арай гайгүй юмнуудаа бас гайгүй хийдэг. За өөр ч одоо юм дээр их юм бол одоо амар өгдөг юмнууд нөгөө кастро, магнез, каринол гэдэг. За ганц нэг нөгөө витаминууд байна. Өсний үед өгдөг одоо төмрийн бэлмэлтэй. Тэрнээс учир зүггүй одоо өөр ч одоо тариа тарих юм их байхгүй тийм. Яг энэ асуултыг асууж өгнө гэхэлэр ерөнхийдөө бол одоо энэ нөгөө хөдөө орон нутгаар ингээл явж байхлаар гүн том уяач чи ерөөсөө тэгэл баг моринд допинг хийгээл төрүүлэгчдэг. Юу хэрэгэлтийн тэлмэн чи тэрийг асуугаад өгөөч гэд намайг ингээд идэг л да. Тэгэхээр бүр зориудаар бас энэ таныг одоо ямар бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг вэ гэдгийг ингээд хуваалцаад байгаа. Бас хүмүүст ч мэдлэг болох үүднээс. Тэр хамаараа өгдөл юмнууд зүгээр өгдөг шүү дээ. Ер нь тэр гидс ер нь адуу чин гидсний тэр нөгөө гөрүүлт хөдөлгөөн юунаас болол яадаг. Тэгэхээр тэр гидсний одоо хананд байдаг нөгөө шороо юу хүмүүгэл одоо юу гэдэгтэй хар гидс мэцгээл тэр мэрэнд бол одоо магнезийг бол үр эртнээс өгөөд эхлэх юм бол хамаагүй тэр. Одоо энэ магнез кастро гэдэг чинь орж ирснээс хойш бол манай үеийн тэр бол баг мөр өхөөгүй. Тийм одоо гидсний юугаар ингэж одоо энддэг штэ. Хуучин бол ингээл хүчин одоо эндэл идэгс одоо харьцангуй гайг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр ялцчгүй бас ийм тарай бэлдмэл буюу сүүлийн үеийн арга технологи суралцах нэвтрүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэр бол үнэхээр сайн. Би бол үнэхээр сайн байна л гэж боддог шүү дээ. Яг нь бас нэг жоох ингээд авчих ирэл эвгүй болж молонгууд нь магнез захиу хөгөө өрчингууд. Тэг яг өвчин намдагш дээр үеигүүд бол бас хамаагүй бид нар ч бас юутэй болчихлоо шүү дээ. Одоо шинжлэх ухаан тал руу бас нэг юм болох хойнгууд өвчин намдагш авчираа тарьждаг ч үгүй юм уу. А дээх нь бол тийм байхгүй тэгэл нөгөөдх нь төгцөл хөрөөсөр угал хөгдөг ус. Тэгэхээр одоо бид нар уламжлалаараа ингэдэг байсан маа ингэж энэ юм тарай энэ бэлтгэлийг хэрэгэлдэггүй байсан юм аа гэд хойш суугаад байлгүй бас энэ цаг үе минутаа хөл нийлүүлээд арга туршлагаас нь хэрэгжүүлж лах хэрэгтэй байх нь шүү. Тий одоо бүгдөө яадаг вэ хуу хэрэгэлдэг үлгүүд тий. Чин зөндөө аптекууд зөндөө тэндгүүд зараад байгаа юм чи тэгэл аваад хэрэгэлдэг үлгүүд. Им тарай босоод одоо уяаны үеэр юм харшилтах зүйлүүд гэж байдаг. Ялангуяа одоо зуны үеийн дээр хоёлаа ярилцъя л да. Наадам тулчихсан байгаа үед бас анхааруултай юмнууд сайн гэхээр манайхан ч илүү сайн болох гэж одоо салдаанууд их гаргадаг. Тулцсан юм чи одоо тэгэл очиргүй юм хэрэглээд нэмэр байхгүй дээ тэгэл. Яг нэг дон цуганы армаар дээр бол нэг сэргийх маягтай нэг одоо витаминтэй тусал мосол ч гэдэг юм уу. Тийм хийгээл тэгэл тулгаад бол тусал мосол одоо юу юм тэрэ нэг хийдэг шүү дээ. Биеийн сулруулч нэгэд. Тэгэхээр нэг дон цугаанаас хойш нэг жоохон яагаал тэгэл яг хүмүүс нэг юу бол хардаал гэдэг юм шиг нэг хөдөөний хүмүүс ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө хөдөө байдаг хүмүүс ч нэг цөөхөн мөртэй байдаг болохоор нөгөө ажил нь их амархан дуусчдаг юм шиг байна. Нөгөө ингээд нэг хэдхэн цөөхөн мөрийн чинь дор нь ажлыг хийгээд дуусчдаг хийх юм байхгүй байдаг ч юм уу. А бид нар чинь бол ингээд өчнөө олон мөр гэж идэг болохоор ингээл ажиллаа хийсээр угаад дон цунгаа хүртэл бол өстой амрах завгүй ажил хийж байгаа шүү дээ. Тэгэл нэр чинь нөгөө бүсэд дуралт гадуу улсад дуралт гадуу. Тэгээд дун цунгаа хүрээд дун цунгаан дээр ер нь хамгийн өндөр одоо ачаал авчдаг байхгүй юу. Ер нь хүн адуу бүх хэлд юм одоо бүх одоо хамгийн багста тултар ажиллаад. Тэгэл дун цунгаанаас хойш бол одоо ингээд хүүхдүүд ч гэсэн амралтын байдалтай одоо морин ч гэсэн амраад эхэлдэг байхгүй. Ер нь бол амраагаад арай зөөлхөн ажил хийгээд тэгээд наадам болдیں۔ Тэгээд одоо нөгөө улсын наадамч яаж яахад 9 нас уралддаг. Тэгэхээр ч юусэн ингээд сунгааны хооронд ингээд явсаар бол наадам болчихдээ шүү дээ. Тэгээд наадамаарч бид нар чинь нэг актер наадаад ахсан юм байхгүй. Ийш тийшээ тавих гэж мөрөндөө буцаж ажил хийж явсаар бол нэг ядарсан хүмүүс л. Тэгээд нэг бүсийн наадам болохоор харин нэг цаахан амраад тавдیں۔ Ер нь энэ моринд одоо та бас намайг бодвол би бол одоо дуулаагүй. Одоо тийм юм өгчтэй ингэлээ гэж эсвэл би одоо өөрөө тийм юм байдаггүй гэсэн итгэл өмчлөлтөр ийм ер нь моринд одоо хөш нэмэгдүүлэх допинг гэдэг юм уу тийм сэргээшин төрлийн байд юм уу? Мэдгүй байхгүй л үү. Чин допингийн төрлийн яг нэг бөхчүүд асуугаад яхаар уусаа эн чи юу юм бэл шүү дээ.
хөлсийн угаасаа зууруулдаг гэдэг байхгүй допингийн төрөл юм. Тэгэхээр холын зайны уралдаанд бол актер үрд нөлөөтэй байж чадахгүй юм шиг л. Тэгэхээр одоо хол явахаар адуу чинь хөлс нь гарч ээж л давхиж байгаа шүү дээ. Хөлс нь гарахгүй хуураа авах юм бол ерөөсөө яагаад ч явахгүй. Ойрын зайны одоо энэ километр гарна ч юм уу нэг ойрхон газарт бол ингээд хөлстэй хөлсгүү зүтгэл ороод ирэх магадaltaй л да. Тэгэхээр хол явж байгаа адуунд бол одоо тэр юу бол хөлсний нэрвээ зууруулдаг байх юм бол бүр бараг л гай болох юм л. За давхар уяа. Давхар уяан дээр ер нь юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бол. Давхар уяа юу? Давхар уяа одоо хүмүүний л онцлог л байгаа хэл та. Тэгэл аль болох биеийг алдруулахгүй яг нэг одоо формонд нь барих л ёстой л та. Тэгэхгүй ингээд нэг жоохон алдруулчих юм бол тэр ч ерөөсөө хөл гарлуу орчихгүй жоохон гидсээ тавьчих юм бол тэгэл эвгүй болчихдог шүү дээ. Тэгэхээр ер нь аль болох биеийг алдруулахгүй байх хэрэгтэй. Одоо яг таны үед төмнийх гал дээр нийт хичнээн уяа чи хитэн хичнээн уяа чи адуу байдаг юм бэ? Та бол одоо жишээлбэл ямар хүний мөрөг үйж байна вэ? Манай аюун дээр ч одоо Бацаагах, Ганзаргах, Бүрбаатрах тэгэл манай найзууд байна. Нэлээ олон ганц нэг цөөх мөртэй тийм л хүмүүс байгаа шүү дээ. Болдоо бас нэг хэсэг хитэн хүмүүс байгаа. Яагаад энийг асууж байна вэ гэхээр одоо ингээд таны ингээд мордын цувааг аваад тарахлаар ихэнхдээ та уяачаар өөр хүмүүсийн морь харагдаад байгаа. Тэгээд нөгөө хэдэн жилийн өмнө анаахтай ярьж байхад нөгөө янзаг дээр ярьжсэн баха. Нэг харсан чинь ерөөсөө ингээд өөрийн морь тахиулах болсон. Хүний юм надад итгэл хүлээлгээд аваад ирсэн юм а. Энийг сайн тахиулах болохгүй хүний юм эсрэг өөрийнхөө дэг хоошин тавьсан байсан гэж. Мадгүй одоо ингээд тарахлаар бас яг тийм яг үеийн надад тань дээр байна уу гэж харагдаад байгаа. Үгүй гайгүй. Би ч бас өөрийнхөө харьцангуй манахаас ч бас өөрийн нэр дээр адуу явдсан шүү дээ. Одоо энэ жил ихэд улсад айрагдаг болохоос соёолон үрээ зургаалсан газар гэхэд миний нэр дээр 7 жил байгаа юм тэгээд. Харьцангуй ер нь бол одоо болдоо өтөрийн нэр дээр бол нөгөө харьцангуй их адуу морддог шүү дээ. Хүмүүсийг бодвол. Яг гоо тэр нэг хэсэг үед яг тэгсэн юм уусаа нэг 2000-аас нэг 2012 он хүртэл бол ингээд яг хүний мөр висаар аваад өөрийнхөө мөрөд адуул бас анхаарахгүй. Тэгээ тэрнээс хойш нэг бид тэр үеч яг бид одоо болдоо төрч жоохон залуу жоохон биш тэгээд сүүлд нэг 10 он төрөөд тэгээ би нэг хэсэг адуун дээр байгаад тэгээд яасан тэр яг нэг үед нэг тавсарлаад манай өөрийн адууч баг уралдахаа болцсон байгаа. Тэгээд нэг яг тэр 3 он 12 он 13 онд хэдэн багчууд адуу оруулж ирэл уяал тэрнээс чинь тэгэл янзаг хэр азраг тэгэл сарт тэр тэгэл нөгөө очоор үзэн бор гэл тийм адуу зөндөө гарсан л та. Тэрнээс хойш бол тэгэл унгаа адуунууд нь бас жил болгон л бас гайгүй тахиулах. Адуу одоо өөрийн адууг сайн гэж бодож болдгоо ма үргэлжил одоо тордор сэлбэж явах хэрэгтэй тийм хурдан адууныг адууг одоо үржил гэдэг юм уу тэр цусны урсгалыг зогсоочгол юм бол хурдлах чадвар мордог юм а гэдэг ингээд туршлагатай байж ярьсан байд. Таны ав бол сайн адуу зогслоод бий болгож өгсөн. За тэндээс ер нь бол одоо танаа тамхтай адуу хаанч очсон л хурдталтай гэл юм байна шүү. Гэхдээ та одоо та хоёр маань одоо энийг яг өөрсдийнхөө үе дээр ер нь яаж залгамжилж ямар хөгжлийн бодлого баримталж байна вэ? Ямар адуугаар цусэл бич байна вэ? Гэхдээ яг одоо тэгээд нөгөө цэвэр адарганд тойруулган маягтай гүнүүд хийгүүд илүү гарах магадaltaй. Тэгээд бас яг өөрийнхөө адууг бас тийм хурдан гэж бас бодоод байж болохгүй л дээ. Чи адилхан нүцнэл адуу хүмүүс өржүүлж байгаа. Тэгэхээр бас ер нь өөр али адуу модоо юм бас оруулж илах хэрэгтэй юм. Тэгэхээр ер нь бол одоо яг манай өөрийн гүнүүч бас гайгүй гүнүүд байгаа л та бас гарч ирсэн. Гэтэ бас аяа нэг айлаас ч юм уу адуу мал авах юм байж л гэдэггүй юм бол аваад. Яг азраг бол бараг л авдаг л дээ. Гүүлэхээс ганц нэг гайгүй удамтай гүм үү айлын адуугаар явж явах юм бол. Энийг авчиж даач гэдэг юм тий. За та бол Монгол төрийн наадамд одоо танайхан бол 2 үеэр морь харагдуулсан. Одоо 3 дахь үеэр болж буянтлагын нэр дээр морь орчлоо яалаа. Би чинь нэг тийг санаа. Улсын наадамд бол харигдаг. Бүсэд орсон уу? Бүсэд л харигдсан тий. Өөрөөх нь халтар үрээ одоо дааганд харигдсан тий. 3 дахь үеийн залгамж халаа бэлтгэгдэж гарч ирж байна тий. Тий одоо манай хүүхч өгөөсөө тэгэл надад туслал. Одоо хүртэл адуун дээр хөдөө байж лээ тий. Тэгэхээр ямар ч гэсэн нас нь болохоор дунд авахгүй л үү.
Тэгэхээр нэгэн тийм олон жилийн хүч хөдөлмөр зарсан учраас дараагийн залгамж халаа боловсон хүчний бодлогыг бол бас сайн барих хэрэгтэй юм шиг байна тий. Адуугаал чанаржуулын биш тэрийг уяах тэр нь эзэн болох хүнийг бас сайн бэлдэх хэрэгтэй юм байна гэж. Таны ав бол энэ дээр бол маш сайн анхаарсан хүн. Тий, манайх ч тэгээ 2 хүүтэй тэгээд ямар ч гэсэн том нь одоо дагаал мөр үйж ийн. Хар багаас л мөр унсан тэгээд ямар ч гэсэн сав яж болох байлгүй. Жоддөө шүү дээ. Одоо ямар ч гэсэн ойрхон дагаад цуг байгаад хараа хамаагүй учиртай л да. Нөгөө сургууль соёлоор явж байгаа гинт яваад ирэх нас манай хар багаасаа адуун дээр цуг өсөх. Энэ юмны нөгөө жаргал зовлон юу гэж бүгдийг хуваалцаа явах дондоо л да. За, хоёлаа оногц нэвтрүүлгийн цаг маань дуусж байна. Тэгэхээр ярилцлага ер нь энэ хүрээж аргаяа. Телевиз та бүхэн ярилцлагыг үзэж байгаа. Залуу морь одоо тань шиг сайн уяач болох юмсан гэж хүсэж байгаа. Төрийн наадамд морь харигдуулах юмсан, төрүүлэгч юмсан гэж хүсэж байгаа. Тэр залуу уяачтай хандаж ямархан зөвлөгөө өгөх вэ? За, залуу уяачд одоо юмд одоо үнэн сэтгэлээсээ л хандах хэрэгтэй л дээ. Юмд одоо тууштай байх юм бол тэрнийхээ эцэг үздэл явах л. Тийм л байх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол чухал зүйл бол тууштай байх. Хичээнгүй байх. Хичээнгүй одоо юмд нэг сэтгэл гаргаад яана гэдэг ч юм шалгамдаа л доо. Одоо нэг хүн харахаар юм хийчихэл хүн харахгүй болохоор юм хийдгүү ингээд цаашаа одоо юмны араар ороод хөвчээд идэх ч гэдэг юм уу. Тийм биш одоо хүн харсан ч хийж илээдэг, хараагүй ч хийж илээдэг одоо юмд одоо юм сэтгэл гаргаад яах л хамгийн одоо ямар ч юм дээр л тэр бол хамгийн том юу шүү дээ. Одоо хүний чухал шанарл гэж боддог шүү дээ. Санал нэг байна. За тэгээ бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирж ярилцсан танд баярлалаа. Морь уяах төр хэрэгтэн амжилт хүсье. За баярлалаа. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Эрдэмт байж дэрмгөө хөлгөд цоврал нэвтрүүлгийн ээлж дугаараа энэ удаагийн зочноор Төв аймгийн Сэргэлэн сумын угуул, Доронтой аймгийн Баян Түмэн сумын харьяат Монгол улсын тод манлайвч Ононгийн Батбөлөг оролцлоо. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.